За ер нь хот нийтийн аж ахуйн салбарын ажил нийслэлээс эрхэн шилжиж ирээд 2024 оноос дүүргүүд дээр эрхэн ирсэн байж байгаа. За ингээд бас хот нийтийн аж ахуйн салбараа дүүрэг дээр менежер гэдэг одоо албан тушаалыг шинээр бий болгож ингэж хариуцуулаад ажиллаж байгаа. За өнгөрсөн хугацаанд ер нь сонгон хайрхан дүүргийн хэмжээнд тогтцол цэвэрлэгээ үйлчилгээ, тээвэрлэлт үйлчилгээний төвгээд хоёр одоо хот нийтийн аж ахуйн чиглэлээр ажилладаг хоёр орон нутгийн өмчит компани үйл ажиллагаа явуулсан. 2023 оноос үйл ажиллагааны чиглэл одоо нэг гэдгээр хяналтын тухай хуулиар энэ хоёр байгууллагыг бас нэгтгэж одоо нэг байгууллага болгосон байж байгаа. За одоо өнөөдрийн байдлаар хот нийтийн аж ахуйн чиглэлээр сонгон хайрхан дүүргийн тогтцол цэвэрлэгээ үйлчилгээ компанийн хувьд бол одоо парк шинжилтийг нийслэл Улаанбаатар хотын захирагч Нямбаатарын санаачлагаар Улаанбаатар хотын хэмжээнд одоо хот нийтийн аж ахуйн салбарын парк шинжилтэд бол тодорхой хэмжээний өөрчлөлт гаргаж ажиллаа. Энэ жилийн хувьд одоо манай цэвэрлэгээ үйлчилгээний компани болон хувийн хвшлүүд нийлээд одоо 40 гаруй одоо машин тэргээр одоо парк шинжилтүүдийг хийсэн байна. За дээрээс нь одоо хот нийтийн аж ахуйн чиглэл шилжиж ирсэнтэй холбоотой сонгон хайрхан дүүрэгт замын одоо шинэ компаниос шинээр байгуулагдлаа. Энэ маань одоо бид нар өөрсдөө замаа бариад, замаа засаад, замын цэвэрлэгээ үйлчилгээг одоо дүүрэг одоо бүрэн одоо ингээд хариуцаад явах юм бүрэн боломжтой болцоо бий боллоо. За мөн зам талбайгаас гадна бид нар одоо хог тээврийн салбар гэдэг бас нэлийн том салбар байж байгаа. За энэ салбар дээр одоо дүүргийн хэмжээнд одоо өнөөдрийн байдлаар 7 байгууллага ингээд ажиллаж байна. Хувийн хвшлийн 6 байгууллага. За зам цэвэрлэгийн дээр одоо хувийн хвшлийн болоо төрийн байгууллага ингээд 8 байгууллага ингээд хамтраад ажиллаж байна. Нийтдээ одоо өнөөдөр бид нар бас энэ жил 2024 оноос эхлээд иргэдийн оролцоо гэдэг талаас иргэдийн бүлгийг одоо 2 жилийн хугацаанд ингээд тогтмол ажиллуулж байна. Зуны саруудаа 6 сарын хугацаанд. За энэ дээр бол одоо энэ жил иргэдийн бүлэг 380 орчим одоо иргэдийн бүлэг ажиллаж байна. За дээрээс нь энэ хот нийтийн аж ахуйн салбарын хэмжээнд ажиллаж байгаа одоо 700 орчим ажилтан албан хаагчид. Ингээд сонгон хайрхан дүүргийг одоо хоггүй цэвэр цэмцгэр байлгах ногоон байгууламжийг бий болгох гэдэг юм уу. Ногоон орчныг бүрдүүлэхэд тогтцол цэвэрлэгээ үйлчлийн чиглэлээр ингээд ажиллаж байгаа. Энэ бүх хүмүүсийн маань өнөөдөр бас баярын өдөр болж байгаад бас таатай байна. Тэгээд энэ салбарт ажиллаж байгаа үеийн одоо албан хаагчид, ажилтнууд бүх хүмүүстээ одоо бас энэ баярын өдрийн мэндийг хүргье. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За өнөөдөр хот нийтийн аж ахуйн салбарын ажилчдын өдөр буюу тогтцол түвшлэгээний ажилчдын баярын өдөр тохиож байгаа. Энэ салбарт ажиллаж байгаа нийт ажилтан албан хаагч нартаа энэ сайхан өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. За манай байгууллага улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр сүүлийн жилүүдэд одоо нэлээд парк шинжилтүүдийг техник тоног төхөөрөмжүүдийг шинжилж одоо ажиллаж байгаа. Нийт ажилчид маань бол одоо хоёргүй сэтгэлээр нийслэл дүүргийнхаа одоо цэвэр цэмцгэрийн төлөө үүрийн гэрээнээс үдшийн бүрийн хүртэл одоо ажилладаг. Ер нь ингээд хагас цэргийн зохион байгуулалтад ажилладаг байгалийн одоо давчгийн хүчин зүйлд одоо өдөрлөд шөнөрлөл байнгын дуудагж ингэж ажилладаг одоо байнгын үйл ажиллагаатай ийм байгууллага. Тэгээд нийт ажилчдаа эгэлгүй бааtruуд гэж ер нь би энэ байгууллагынхаа хамт олноор бахархаж явдаг. Иргэдийн одоо хогны боловсролыг бас дээшлүүлж сайжруулах нь чухал байна. Ганц одоо манай байгууллагын ажилчид одоо энэ ажлыг хийхээсээ гадна иргэд маань бас ухамсартай байж хог хаягдлыг ангилан ялгах буюу бусад одоо зам жишээ нь хогийн сав биш тийм ээ. Ил задгаа хог хаягдлыг хаягтай болно биш. Бид бүхний ажлыг хөнгөвчиж ингэж хамтран ажиллавал энэ одоо нийслэл Улаанбаатар улсын төдийгүй сонгон хайрхан дүүргийн маань бас хөгжил цэцгэлэлт өнгө үзэмжинд нөлөөлөх юм байнамаа. Тэгээ иргэдийгээ бас бид бүхний ажлыг одоо хүндэтгээд одоо дэмнээд ингээд хог хаягдлаа ангилан ялгах одоо нийтийн эзэмшлийн гудамжлалын талбайд хог хаягдлыг хаяхгүй байхдаа онцгой анхаарч ажиллахыг хүсэж байна. Тэгээ та бүхэндээ баярлалаа.